Нэг залуутай үерхдэг байваа. Бид хоёр угаасаа таарч тохирохгүй байгаад хэрүүл маргаан их гарна. Тэгж яваад салах болдг юм. Салсан хойно миний араас хараал хэлгсэн билээ. Тэр залуу ээжийг бөө гэж ярьдаг байсан. Би ээжтэй нэг ч удаа уулзж байгаагүй болохоор мэдэхгүй л дээ. Гэхдээ сүүлд бодоод байхад тэр залуу өөрөө л бөөч юм уу, тиймэрхүү хүн байсан юм шиг байгаа юм. Салаад 3 гонж байсан баха. Нэг найзынхаа төрсөн өдрөөр найзтайгаа бас найзынхаа найз залуутай гуруула хоол идэж сууж байсан юм. Тэгсэн чинь нэг найз нь л харж чаад өнөөхөд хэлсэн юм шиг байгаа юм. Гэнт өнөөх залуугаас чи эрэгтэй хүнтэй хамт байгаа мó гэд мессеж ирдэг юм. Би гайхаад юун эрэгтэй хүн бэ? Юу яриад байгаа юм гэсэн чинь хариу ирээгүй юм. Тэгээд тэр шөнө л би сүнсэнд даруулахыг анх удаа мэдэрсэн. Шүн гинт амьсгал боогдоод сэрчгсэн чинь цээжин дээр бүр амар хүндрээд нэг том юм дараад байгаа шиг болоод байдаг шүү. Хөдлөх гэсэн хөдөлж чаддгүй. Амьсгалж чадахгүй болоод би бүр өөх гэж байна л гэж бодсон. Бодлого гинт цээжин дээр байсан хүнд юм алга болчих шиг болоод эргээд амьсгалж бас хөдөлж болж байсан. Айгаад шууд л өндийгөд хамаг гэрлийн асааж утсан оролдоод суучихсан. Яг л нэг хий юм цээжин дээр сандаалж сууж байгаад босоод явчихсан юм шиг санагдаад айгаад өглөө болтол унтаагүй дээ. Тэр шөнөөс хойш 7 шөнө унтаж чадаагүй. Өдөр нь нойрмог амтан ажилдаа явна. Тэрнээсээ болоод бүр ядраад хэцүүхэн л байсан. Хамт ажилдаг нэг найз минь бөө байхгүй юу? Гэхдээ тэрийг нь гинт санаад өнөөхтөн болоод байгаа юм хэлтэл өнөөдөр засал хийгээд өгьегээд. Оройн тэдний гэрт нь очиж засал хийлгэсэн юм. Засал хийхдээ онгодон буулгадаггүй юм билээ. Намайг өмнө нь өвдөг сөгдүүл суулгаж байгаад ташуураар 2 мөрөн дээр ташууртаад дараа нь ташуураараа дээш нь өргөж хий ташуурдах шиг болсон. Тэгсэн чинь нэг л тийм тайвшраад бийж солраад ирдэг юм. Гэртэн хараад нойр хурж унтахаар болсон чинь дахиад дарах үедээ гэж айгаад байсан болохоор өрөөнийхөн гэрлэн асаалттай унтаад өгсөн юм. Шүн сэрхээр юм байн цагаа хараад л нэг л төгшүүртэй. Гэхдээ элдвийн болохгүй байсан болохоор 4-5 хоногийн дараагаас бүр тайвшраад гэрлэн ч унтраагаад унтдаг болсон тоо. Тэгэд бүх юм дууслаа гэтэл өнөөх залуу байн залгана, чат бичнэ. Бүгдийг нь блок хийсэн чи ажлын гадаа заримдаа ирээ зогсчихно. Тэр хүнээс салснаас хойш 2 жил зууралцсан. Намайг өөр дөр нь очих юм хийгээд байсан юм шиг байгаа юм. Дээрээс нь миний хамаг ямиг хаалгасан байсан гэсэн. Хов тавилан хань ижил бас ажил үсгээд ерөн л нэг юм бүтэж өгөхгүй, дээрээс нь би ч өөрөө би биш юм шиг санагдаад бүр хачин болсон таа. 2 жил байнга төгшүүртэй л амьдэрсэн. Эцэст нь тэрнээс цугтааж Солонгос руу явбаа. Тэнд очиод нэг ахад Монгол мөнгөөр 300 мянган төгрөг өгч буудалд цэвэрлэгийн ажилд орсон юм. Тэр ах өөрөө тэндэн ажиллаж байгаад бие нөвдөд өгнө гэд гарах гэж байгаа гэж хэлсэн л дээ. За тэгээд ажиллаж гарлаа. Би шөнийн цагаар ажиллаж байсан юм. Өдрийн 11 цагаас шөнийн 2 цаг хүртэл ажиллана. Тэгэж шүн дунд хүртэл ажиллахаар биеийн дийлэхгүй байгаа юм байна л гэж бодож байлаа. Ингээд эхний 14 хоног онцгийн зөөлөг үе нэгэн хэвийн л өдөр хоногод өнгөрч байсан. Тэгтэл нэг шүн 12 цагийн үед 2 давхарлуу өрөө хийх гээд явж байсан чинь толгоо эргээд хөл гараа хөшөөдөл өрөө цэвэрлэж байхад нэг л амар сонирн болоод ирсэн юм. Тэгсэн ч гэсэн ажиллаа хийх ёстой гэд нойлын өрөөг цэвэрлэж дуусчихад үүдний өрөө рүү эргээд харсан чинь нэг цагаан зэрэглээ шиг юм коридороор гүгээд явчихсан. Бэж хальт харсан ч гэсэн цочсон гэж. Тэгээд хамт өрөө цэвэрлж байсан охиндоо хэлээд бид хоёр хоёулаа орилж тэр өрөөнөөс газ гарч гүгээд доор байдаг каунтанд дуудаад сүнс байна гэж хэлсэн юм. Тэгээд тэр өрөөг каунт хийж дуусгасан. Хамгийн амар бас сонин нь эрэгтэй хүн болохоор оролдохгүй яах ч хүн. Эмэгтэй хүн болохоор л оролдоод шоглоод байдаг юм байна лээ. Тэр оройн гэртэн хараад бас л унтаж чадаагүй. Нойр хүрдгүй, хөрвөөж үүрээр унтсан юм. Маргааш нь 11 цагаас цуг ажилдаг охинтойгоо ажил руугаа явлаа. Очоод цаандан оржгаад өрөөг нь цэвэрлэхэр болдг юм. Эхний хэдэн цэвэрлэх өрөө нь 3 давхарт байсан. Дараа нь 2 давхарт өрөө гарсан юм. Тэгэд ер нь буудалд ажиллаж байхад дараагийн өрөө гарлаа гэдгийг утсаар хэлдэг юм л та.
Бид хоёр ч өрөөгөө дуусгачгаад дараагийн өрөө гарахыг хүлээгээд хоёр давхрын нэг өрөөнд нь хамраад сууж байсан юм. Тэгсэн өрөөний хаалганы хонх дуугардаг юм. Яхаараа дугардаг юм бол гэд очиж харах гэжсэн чинь өрөөний гэрэл унтарч хасаад анивчаад ихэлсэн. Бид хоёр гайхаад сандарч гисэн бие рүүгээ харж исэн чинь тэрэгэн дээр үйсэн нэг удаагийн хэрэгслийг аваад шийдчих шиг болсон. Шалан дээр шидэгдээд унж байгаа чимээ сонсогдсон юм. Тэгээд бид хоёр бүр айжчихсан дахиад л гүйж гарцгаагаад нөгөө каунтанд дуудаад тэр оройныхан үлдсэн бусад өрөөнүүдийг каунттай цог цэвэрлэж дуусгасан. Эрэгтэй хүнтэй байхаар зүгээр байгаад байсан юм. Ингээд ажлаа дуусгачгаад өнөөх ажилд оруулсан ах руу залгаад энэ газар чинь сүнстэй юм байна. Айлгаад байна гэсэн чинь мэдчихэр улам давраад айлгаад байдаг юм. Орой гал асаагаад яваарай гэж байсан. Тэр ах өөрөө лам юм билий. Ингээд би тэр газрыг сүнстэй гэдгийг нь мэдчихээд тэр газарт 3 хоног л ажилласан. Сүнс гэж яг биедээ дүрс биш цагаан зэрэглэн шиг юм харагдана билээ. Тэр буудлын сүнс нь хүүхдийн сүнс юм шиг байгаа. Хүүхэд гэдгийг нь яаж мэдсэн бэ гэхээр манай найз бөө зүүдэнд нь миний толгой дээр нэг хүүхэд суугаад тоглоод өгнө гэж зүүдэлсэн гэсэн. Сүнснүүд дотроос хамгийн эвгүй нь хүүхдийнх тоглох гээд байдаг юм байна лээ. Тэгээд ер нь Монголд байсан шиг ажил үйлс ер нь л бүтэж өгөхгүй хэвээрээ байсан. Ажлаа олон ч удаа сольсон том. 3 жил Солонгост ажиллаж амьдарч байгаад бие өвдөд эргээд Монголд ирсэн юм. Монголд ирээд эхний 1 сар хэвийн сайхан байлаа. Яг л бүх зүйлээ салжчихсан юм шиг санагдаад. Тэгсэн гинт нэг шөнө зүүдэнд нэрээр минь дууддаг юм. Маргаашнаас нь хөл гар хөхрөөд чинэрээд унтаж чадхан болчихсон. Бөө найзтайгаа уулзсан юм. Тэгсэн уулзгаас өмнө намайг утсаар ярьсан чинь хаа гэд өөр хүний хоолоогоор инээгээд байсан гэсэн. Утсаар ярьж байхдаа л чи яагаад инээгээд байгаа юм гэд байсан юм. Тэгээд уулзсан хоноо юу болоод байгааг нь мэдсэн гинлээ. Харин тэр найз минь өөрөө аргалж чадахгүй юм байна гэд өөр харын талын юм хийдэг бөө ихчдэн хэлж өгсөн юм. Тэр их чинь намайг хойноос нь 4-5 юм чирчгсэн байна. Хурдан ирээрэй гэж байсан. Тэгээд үүрээр тэр их чинь хрүүн таксидад очлоо. Гэрт нь яваад орсон чинь чамайг дагаж яваа юм чинь манад орж чадахгүй гадаа өөдөнд үлдчихлээ. Нэлээд том орсон байна гэсэн. Тэрнээс өөр 4-5 жижиг юм хойноос зүгдсэн байна гэж хэлсэн. Тэгээд бидгээд хөдөө гараад чанарт явна гэдэг үлээ дээ. Тухайн үед өвөл байсан юм. Өнөөх их ч онгодон буулгалаа. Нэг амар инээдэг эмээгийн хонгод буусан. Миний гадуур хувцсыг тайлуулж байгаад нуруу бас хөл рүү баахан ташуурдсан. Салж өгөхгүй байна гэдэл арх уугаал дахиад л ташууртаад байсан. Надад ч бас арх өгсөн. Бас хар давуугаар би ярьж чадах хийсэн. Тэгээд нэг юм өөлн дууссан та. Энэ явдлаас хойш бол дайжгүй байгаа. Тэгтэн элдв газарт шөнөөрөө явхаас айгаад байдаг болчихсон. Янз бүрийн юм харчих үедээ дахиад элдв юм болоод эхлэх үедээ гэсэн айдас одоо ч байгаад байдаг юм.